Гойг маань алсын зорилгоор олимпиад оролцох байгаа тийм. За олимп маань бол одоо 28 он гэхэд арай насанд хүрээгүй бас болох. Тэгэхээр ер нь бол 32 он бол хамгийн том зорилго. Тавиад зүтгэх нэ шүү дээ тий. Тэгвэл яг олимпиад орохоос өмнө одоо оноо цуглуулах хэрэгтэй болдог. Одоо яг л саяны оролцсон тэмцээнүүд шиг оноо цуглуулж одоо Азийн бүсээсээ шалгарч оноо ранка цуглуулж оноогоо цуглуулж чадах юм бол олимпиад орох эрхээ авдаг. Тэгээд эхний зорилго бол ямар ч байсан олимпийн орох хэмжээ насанд хүртлээ одоо оролцох хэрэгтэй. Өндөр ранктай тамирчин болохыг одоо зорж байгаа. Энэ цаг мөчийн мэндийг хүргэе үзэгчдээ Сүбэдэ цэгийн сайтаас шинэ жилийн баярт зориулан бэлтгэлж байгаа энэ жил баярын контент маань инхүү үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За очноор аялгау охин маань хүрэлцээсэн байна. За аялгау охины маань хувьд л ширээний теннисний 1-р зэрэгтэй. За түүн аялгау охины маань амжилт бүрийн ард байдаг аав Эрдэнэ хоёрыг нар бол одоо манай энэ жилийн контентын зочдоор бол хүрэлцээрсэн байна. За та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэнд хүргье. Бид хоёрыг одоо багхан амжилтын маань үнэлж урьсанд маш их баярлалаа. За аав охин хоёрын хувьд бол энэ жил их онцгой жил байсан шүү дээ. Тэгээ 2024 он бол одоо ингэхүү улиран одох гэж байна. Тэгээд 24 онд бол аав охин хоёр олон улсад бас эх орныхоо нэрийг мандуулаад маш олон амжилттай бас 25 онд залхахад бэлэн болоод байна. Тэгэхээр бас аялгау охин маань онгорсноос хойш ямар уралдаан тэмцээнд оролцоод ямархуу амжилтуудыг үзүүлсэн талаар үзэгчтэйгээ мэдээлэл авалцсан. За тэгэлгүй яхаа. 24 он бол одоо бид хоёрын хувьд манай гэр бүлийн хувьд ч гэсэн маш их онцгой сайхан жил байлаа. Оролцсонд бүх тэмцээндээ ер нь амжилттай дээгүүр оролцсон. Өсвөрийн улсын аврагтад 2 дахь удаага төрүүллээ. Төрүүлэхдээ оролцсон одоо 3 төрөлдөө гурвууланд нь төрүүлж 3 алтан медаль авсан. Тэгээд олон улсад 8 сард Казахстанд ч гэсэн амжилттай сайхан оролцож эх орондоо анхны одоо финалист цом дэд аврагыг авчирсан. Тэгээд тэрнээс хойш сая Европын 4 оронд болсон олон улсын тэмцээнүүдэд амжилттай сайхан оролцоод ирлээ. За аялгау хүүхэд болгон шинэ жилийн баяраар он солигдох мөчөд хүслээ шивнэдэг. Манай аялгаугийн маань хувьд 23 оноос одоо 24 онд солигдоход ямар хүсэл шивнэсэн? Амжилтуудаа олон ер нь ахиулаад тэгээд бэлтгэлээ саягээд ер нь амжилтуудаа олон ахиулъя л гэж. Тэгэхээр хүсэл нь биелсэн байна тийм. Гоё юмсэн үү? Гоё. За аялгау охин манаас үзэгчтэй хоёлаа өөрөө танилцуулъя. Айлын хиддэг хүүхдээ эцэг гэхээсээ хідүүлээ. За одоо аялгау маань бол 10 настай тий. Тэгэхээр бас өөрөө үзэгчтэй багаан танилцуулбал болох юм уу? Би айлын баг тэгээд манай ам бол дөрүүлээ. Аав ээжтэйгээ, эгчтэйгээ. За тэгэхээр эгч нас манай аялгау шиг теннис тоглодог юм уу? Үгүй манай их багтаа л тоглодог байсан. Чи их гоё нэт юм шүү дээ. Бид хэдэн настайгаас эхлээд теннис тоглож эхэлсэн? Ер нь 8 настайгаас эхлээд одоо 3 жил ахсан гэж. Теннисийг тоглож одоо ингээд теннисийг дурлахад минутууд юу илүү их нөлөөсөн бэ? Магадгүй аавынх нь авьяасан. Тийм намайг би ер нь ингээд ах оч групп дээр явдаг байхад аав маань намайг амар харилцаад тэгээд ер нь харилцдаг байсан. Тэгээд харилцаж сураад тэгээд теннисэнд дуртай болсон. Хамгийн анх эхлээд оролцож исэн хоёлаа тэмцээнүүдэд чинь тухай иргэн дурцвал болохгүй. Ер нь олон улсын ямар тэмцээнүүд байсан. Тухайн тэмцээний бас энэ дээр гарахад ингээд сандарч исэн үү? Айдас байсан уу? Сандарч исэн. За ямар тэмцээн байсан? Яг олон улсын анхны тэмцээн гэх юм бол Казахстан улсад болсон. Казахстан улсын Алматы хотод болсон нэр тэмцээн дээр ингээд анхны олон улсын тэмцээн болохоор амар сандарч исэн. Тэгээд сандарлаа айгуу дараад тэгээд яаж дарсан? Тэгээд тоглох хэвээр гэл өөрийгөө төвлөрүүлсэн. Тийм төвлөрүүлээ. За аялгау. Миний дүүг одоо яг ингэж бэлтгэл сургалтын хийн хийлгүүлж байна. Хийн бэлтгэлийг хангуулж байна. Манай багш тэгээд аав маань багш нь Должин зоо гэдэг багш. Тэгэхээр аав охин хоёрыг харсан чинь ерөнхийдөө аав маань бас сая бэлтгэнийг хангадгаа гэд
аялгаух маань хэлж ин л да. Энэтхийн нэг дангал гэдэг нэг кино байдаг. Яг аав нь өөрөө тухайн үедээ бүх тамирчин байж байгаад яг өөрийнхөө хүссэн оргил амжилтанд хүрч чадаагүй. Харин охиноо бэлцэргээд охин нь аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлсэн байдаг. Тухайн киногоор бол одоо монголчууд бол одоо хүүхэн аавынхаа хүслийг мөрөөдөлд биелүүлдэг гэдэг бол бас тэр кинон дээр бол охин хүүхэд ч гэсэн аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж болдгиймаа гэдгийг бас харуулсан байдаг. Тэгэхээр манай аялгаа охин бас аавынхаа мөрөөдлийг ирээдүйд биелүүлэх том зорилготой бас энэхүү спортод хүч үзэж байгаа тий. Тэгэлгүй яах вэ тий. Би өөрөө тийм мэрэгжлийн мундаг тоглогч биш. Гэхдээ одоо харилцах хэмжээнд охинтойгоо нэг бэлтгэлийн алдуулахгүй байх, мэдрэмжийг алдуулахгүй байх хэмжээнд харилцаж өдөр бүр одоо багшийнх нь бусад завгүй чөлөөт цагаар нь ингэж бэлтгэлийн дутууг нөхөж явдаг гэх юм уу. Тийм тэрнээс өөрөө бол тийм мэрэгжлийн тоглогч мундаг тамирчин бол биш ээ. Гэтэ яг хөө мэдээж тенс сонирхдаг юм чинь таны бас алс хотын бодолд бол магадгүй одоо тий тенсэр бол олон улсад бол амжилт үзүүлэх юмсан гэсэн бяцхан бодлол байсан мэт. Байлгүй байх хөө тий. Би өөрөө багтаа бас бүхий спортоор баг багт одоо Монгол эрхтэй хүүхэд болгоно л одоо ноцолдож өсдөг гэдэг шиг багаас бүхий спортоор багтаа хичээлж исэн. Тийм учраас спорт одоо олон талын спорт ер нь зах зохины ойлголттой гэх юм уу. Тийм учраас одоо охиноо ширээн тенсэнд оруулаад цаашдаа юм том тамирчин болгоё, амжилт үзүүлье гэд анх бол тэгж бодож байгаагүй. Анх бол угаасаа эхлээл ингээл ямар ч үсэн тенсэнд оруулчих. Тенс бол өөрөө нөө мэдрэмжийн спорт учраас бусад спортоор хичээлэхэд одоо хичээл сургуульдаа ч юм уу ямарваа нэгэн зүйлд илүү дөхөн байх болов мэдрэмж нь байх болов гэсэн зорилгоор оруулсан. Тэгээд явцын дунд нэг жилийн дараагаас нэг 5-6 сараас жилийн хугацаанд ер нь бол гайгүй үсэх юм байна. Цаашдаа бол их мэдрэмжтэй байна. Тэгээд гайгүй үсэх юм байна гэдэг ер нь мэрэгжлийн тамирчин болохыг шийдэд явсан. Ер нь яг охиныгоо одоо нөгөө тенс тоглох сонирхолтой, тенс тоглох дуртай бас авьяас байна гэдгийг эхнээс тагаас нь олж авлаа. Эхэлж оруулаад маш хурдан сурсан. Ер нь бол нэг сар гаруй болоод харилцаа сурцсан. Тэгээд өөрөө бол нэг характер нь өөрөө манай хөгч нэм дандаа л ялагч байх гэсэн нэг юм хүсэл тэмүүлэлтэй. Ер нь бол ялагдах дургу, ялагч дандаа л ялагч байх гэсэн нэг юм хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэгээд ер нь бол энэ замгийн ч гэсэн цааш нь ингээд зөв зүйл ингээд залаад явах юм бол одоо хэр чадлынхаа хэмжээнд хүртэл гайгүй яваад амжилт үзүүлэх юм байна гэж бодоод одоо өдийг хүртэл тууштай дэмжиж явж байгаа. За, аль охин хүүхэд ааваа дай гэдэг. Аавхан хоёрын хооронд бас нандаа олон сайхан дурсамжууд байдаг байх та. Тэгэлгүй яах вэ? Битээр ч одоо өглөөнөөс оройг хүртэл хамтдаа аргагүй нэг хичээлийн үеэр л одоо тусдаа байдаг болсоод тэгээ бэлтгэл дээрээ хамтдаа, гэртээ хамтдаа гэл бүх зүйл хамтдаа одоо их амин ихтэй хоёртой. Аялгау маань нэлээ эрх танхилоо. Тий, надад эрхлэнэ бас их эрхлэн. Тий. Хаяадаа бас аав хоёр ч одоо нэг бэлтгэл сургалтаас учраас муудах үе байна. Байлгүй яхаа битэр ч юм эрхлэлт нь муудалцсан гэл одоо бүх л зүйлийг туулаад явж байна да. Дуудах нэрийг эцэг их хөгч дуурс хаалдрыг хүн өөрөө бүтээдэг гэж Монгол ардын сайхан үг байдаг. Тэгэхээр таны өгсөн нэрийг таны 10 настай балчирхан охин бас олон улсад дуудуулахад эцэг хүний хувьд сомгшиж бахархчлаасан баг. Тухайд яг төржсэн сэтгэлээсээ ер нь хаалцал. Тэгэлгүй яг хамгийн анх Казахстанд тэр олон улсын тэмцээнд WTT-ийн тэмцээнд 2 дугаар байранд орсон. Тэгээд нөгөө финалийн тоглолтод гарах гад байхад одоо Эрдэнэ хуяг аялгау гэд тэгээд араас нь Монголиа гэд ингээд дуудуулаад нэрээ дуудуулаа гарч ирэх үнэхээр сайхан одоо бахархалтай байсан. Бас л тэгэл хоолой зангирч ийсэн шүү. Яг харамсалтай ялагдлыг бас харах хэцүү үү? Тэгээ хэцүү, үнэхээр хэцүү. Тэр бол одоо ялсан мэдрэмжээс илүү одоо ялагдсан байх үед нь бол их хэцүү. Үнэхээр хэцүү. Өөрт нь ч гэсэн их хэцүү байдаг учраас тэр үед нь одоо айл болох дэм өхийг боддог тий. Маш одоо нөгөө аялгау маань одоо дөнгөж 10 настай учраас яг тэр хэцүү мэдрэмжийг давж туулна гэдэг бол өөрөө маш тийм сэтгэл зүйн төвчтэй байх шаардлагатай байдаг. Тэгэлгүй яхав тий. Тэр бол маш хэцүү. Сая олон улсын тэмцээнд ч гэсэн ер нь бол яг гайгүй тоглосон 3-ч төрүүлэх боломж байсан. Тэгээ 2 дээр нь харамсалтайгаар ялж яваад ялагдсан. Тэгээ 2 удаа насандаа U11-т 2 дугаар байранд орохдоо одоо ялж яваад ялагдсан. Тэр бол нэлээд харамсалтай ялагдал болсон. Гэхдээ дөнгөж одоо эхэлж байгаа учраас энийг бол цаашдаа одоо тэр алдаагаа засаа залруулаад сэтгэл зүгөөч гэсэн илүү сайжруулад явах байхаа
ер нь бол тэрэн дээр цаашдаа ажиллая гэж бодож байгаа. Теннис гэдэг бол бас амар спорт биш. Заас тодорхой хэмжээний гэмтлүүд маш их авдаг байх. Тэр чинь аян жоо охины хувьд бол энэ хүү хатуу спортод хүч сорно гэдэг бол амаргүй. Тэгэхээр бас хаяадаа ч юм шантрахгүй. За охиныгоо ингээд хогныгоо хүүхэд насанд нь үлдээ бэлтгэл сургалт гэж зоохын хооронд үеийнхэн тэгээ тоглоыг хөгжилтийг гэж бас эцэг боддог л ах тий. Тэгэлгүй яах вэ? Миний одоо хамгийн санаа зовдөг байсан зүйл. Тэгээ яг зовдөг байсан гэхээр эн чинь бусад хүүхдүүд кино үзээд тоглоод гүйж яхад одоо 3 жил хичээлэхдээ нэг ч өдөр амарч үзээгүй. Аргагүй нэг одоо 31-ний өдөр ч юм уу. За 31 ч баг амарч шинэ нэгэнд л өөр нэг амарч исэн байх. Одоо бусад өдрүүд бүх өдөр бэлтгэл хийж исэн. Тэгээ битээр ингээ хоорондоо их ярилцдаг л да. Миний охин яамаар байна, кино үзмээр байна уу, амармаар байна уу, тогломоор байна уу гэхэд өөрөө одоо би кино үзэхгүй, кино үзэж явахад бусад хүүхэд явж хахад би бэлтгэлээ хиймээр байна гэж өөрөө хүсдэг учраас л би одоо ингээд бэлтгэлд нь цагаа зарцуулаад явж байгаа. Тэрнээс бол заримдаа гимшил нь болохоор одоо хүүхдтэй үнэхээр одоо хүүхэд насын тоглож наадах, наргих энэ насын одоо хүүхдийнхээ энэ мөчийг хулгаалаад байна уу гэдэг ингээд санаа зовдөг байсан. Тэгээ өөртөө нь ярилцаад өөрөө хүсэж байгаа учраас аав нь тэгвэл араас нь тултал дэмжээ гэдэг ингээд битээр их сайн ярилцдаг. Тэгэл одоо ингээд дэмжиж явж байгаа. Аялгаа минь аль сургууль сурдаг вүлээ? Нөгөө Баянбүрт дэжэд байдаг 50 дугаар сургууль. 50 дугаар сургууль. Найзуудтайгаа хамт чөлөө цагаар ингээд тогломоор санагддаггүй юу? Зүгээр л бэлтгэлээ л хэмээр байна уу? Тийм. Тэлсэн дээр ч гэсэн надад зөндөл найз байдаг. Манай клубийнхан дараа ч гэсэн найзлаад явдаг болохоор ер нь гоё байдаг. Гоё байдаг. Тенниснээс өөр хобби байна уу? Зах. Хамгийн хэцүү ялагдал ямар ялагдал байсан юм бэ? Ер нь олон улсын тэмцээнд оролцоод финалд очоод тэгээд хожигдох амар хэцүү байсан. Тухайд мэдээж багш нь хажууд нээсэн бах тийм аав ээж нь Монголдоо. Мэдээж одоо жоох хүүхэд ялагдах хэцүү л үстэй. Гэхдээ л энэ спорт ч угаасаа ялж ялагдаж сурах ёстой спорт тийм. За аавхан хоёрын маань дараагийн зорилго юу вэ? Алс хэтийн зорилго. Аялгаач нь маань ер нь бэлтгэлээсээ гээд амжилтуудаа ахиулаад татгаад олимпиад орох зорилготой. Олимпиад одоо теннис хэдэн наснаас эхлээд ордгийг? Ер нь нас тодорхой. Насан туршидтээс орж байгаа. Насан турш 16-аас дээш нас гэсэн. Тэгэхээр одоо олимпийн эндэрлээ ороход 6 жил үлдсэн байна. 5 жил үү? 5. Одоо аялгаа маань 11 нас хүрэх гэж байгаа гэхээр тий 11 настай. Тэгэхээр энэ жил бол ингээд маш олон тэмцээнд явсан аялгаа. Энэ яг явах болгонд мэдээж багштайгаа хамт явж байгаа зардал мөнгөний яг яаж хийдэг вэ танаад? Одоо ер нь яг Монголд теннисний спортыг одоо ингээд дэмждэг алтан давлага газрууд ер нь байдаг юм уу? Санхугаас болоод хоёр маань яаш. Тий, бүх зүйлээ хуваасаа зохицуулдаг. Санхүүгийн одоо тамирчин болгон амжилт үзүүлэхэд бол ганц ширээний теннис гэлтгөө бүхэл спорт энэ мундаг хүүхдүүд байна. Эднэрийг хамгийн хэцүү зүйл санхүүгийн асуудал байдаг. Тий, тэмцээнд явах нэг хэрэг одоо яваад очиод амжилт үзүүлэх гэсэн нэг хэрэг гэсэн тэр явах зардал мөнгө бол амар хэцүү байдаг. Манай охины хувьд бол бүх зүйлийг би өөрөө ингэж одоо ах トゥ нараас зээлхийн зээлж гоохын гоож ингэж өөрөө бүгдийг хуваасаа гаргаж явуулдаг. Тэгэхээр одоо магадгүй теннисний албаа энэ гэж байдаг л ах та тий. Тэндээсээ ч юм уу ингээд тодорхой хэмжээний дэмжлэгийн төрөл байхгүй улсаас ч юм уу. Байхгүй. Спортыг яаж дэмждэг вэ? Спорт тодорхой манай улсаас бол нэг тодорхой том спортол дэмждэг байх. Бага одоо ширээний теннисний спорт иймэрхүү манай охины оролцсон тэмцээн ч юм уу ийм жижиг спортуудаа их харж үздэг юм шиг санагддаг. Одоо тэрнээс бол манай монгол хүүхдүүд яг л одоо дээшээ гарч ирэх гэл явсан хүүхэд болгонд бусад бүх спорт амжилт үзүүлээд ер нь бол жоохон л дэмжлэг доороос нэг юм дэмжлэг өгөх юм бол ерөөсөө дэлхийд гарахаар хэмжээнд байгаад байгаа. Тий. Багтаа сайн байжгаад том болоод зогсчод байгаа ч гэсэн бүх зүйл санхүүтэй холбоотой гэж боддог. Тууштай дэмжлэг байхгүй. Аав ээж нь боломж болцоогоор мөнгө төгрөгөө зарцуул зээл авч ингэж явуулсараад тэр улс чинь ямар мөнгө тарьж ургуулдаг биш. Нэг л өдөр болцоон дуусна. Тийм учраас тэгэл явуулж чадхаа байдаг баха. Тэгэхээр саяхан аялгаач манаас ирдэг гэдэг
хоёр цомоо ингээд хөрхөнд тэрсэн. Нүүр дөрөв инеч гэсэн бишиж гэсэн авсан бодол дээр ижсэн бичлэгийг чинь утсан байхгүй юу. Яг ингээд тэр цомоо медаль амжилтуудаа бариад гарч ирэхэд аав ээж нь өвөө эмээнээр нь хамаатан саднууд нь чамайг тасаас өсчихсэн. Амар гоё юмсэн. Тэгэхэд Амар гоё эс. Тэгээд би ерөөсөө тийм олон хүн ирнэ гэж бодоагүй. Тэгээд аав ээж эмээ өвөл байгаах гэж бодсон. Тэгээд амар сандарсан олон хүн ирсэн байна. сандарсан. За тэгэхэд мэдээ яг ямар яг тэр үед эрэхтэй яг ямар тэмцээнд амжилт гаргаад ирсэн. Яг тухайн тэмцээнүүдийн талаар ихтэй мэдээлэл өгвөл. Косовод тэгээд Словак, Унгар, Итали болсон 4 тэмцээнд орж ирсэн. Дөрүүлэнд нь амжилт үзүүлээд ирсэн. Тийм 6 цом. 6 цом. За нэрс нь одоо юу гэж өгч байгаа вэ тэмцээн нь болохоор цом гэдэг нь одоо дандаа төрүүлсэн л гэсэн үг юм уу тийм насны ангилалтаа. Гүү нөгөө нэг U11, U13 гээд ер нь олон насны ангилалтай тэгээд яг өөрийнхөө насанд ороод дээдлийн насандаа бас ордог. Тэгээд цом нь болохоор эхний 3 байр цом өгдөг. Тэр цомоодоо ингээл тэврээл чи бүр ингээд даахгүйсэн шүү дээ. Тэгээ гоё яасан. Эсвэл цомоохоо одоо ингээд айлгуу гэж дуудахаар ямар байна? Амар баярлаад тэгээд ер нь ойлгох гэж. Ойлгочихсон. Хамгийн түрүүнд аав ээж руугаа. Аав нь чамайг олон улсын тэмцээндийнхад юу гэж загсан бэ? Асны бодлоос гарч өгтөө. Ер нь битгий сандраарэ. Тэгээд сайн тоглоорой, амжилт хүсье гэдэг. Гойг манай алсын залгууд олимпиад оролцсон байгаа тий. За олимп манад одоо 28 онд их дараа насны төгрөг болсон. Тэгэхээр ер нь бол 32 он бол хамгийн том залуу. 50-д цэцгэх нэ шүү дээ тий. Тэгвэл яг олимпиад орохоос өмнө одоо оноо цуглуулах хэрэгтэй болдог. Одоо яг л саяны оролцсон тэмцээнүүд шиг оноо цуглуулж одоо Азийн бүсээсээ шалгарч оноо ранка цуглуулж оноогоо цуглуулж чадах юм бол олимпиад орох эрхээ авдаг. Тэгээд эхний зорилго бол ямар ч байсан олимпийн орох хэмжээ насанд хүртлээ одоо оролцох хэрэгтэй. Өндөр ранктай тамирчин болохыг одоо зорж байгаа. Тэгэхээр одоо Монгол болон Аз одоо дэлхийд чансаагаараа манай аялал маань одоо яаж эргэлэгдэх юм бэ? Олон улсын ширээний теннисний ранкны одоо оноо гаргадаг байсгээд тодорхой өдрүүдэд гаргадаг. Тэрүүгээр яг одоо бол манай охин дэлхийн чансааны U11 наснд 7 дугаар байранд яваа. Маш сэтэв хөрж шүү дээ. Тийм 7 дугаар байранд ирсэн байгаа. U13 наснд 40 дугаар байранд яваа. Тэгээ U19 хүртэлх наснд одоо 398 бэлэг 97 дээр байсан байгаа харагдсан. За багшийнхаа тухай мэдээж миний дүүг одоо энэ хүү амжилтанд гарахад ар гэрээс гадна хамгийн том бас дэмжлэг болж байгаа арга техник, авиас чадвараа бүгдийг зааж өгч байгаа багшийнхаа тухайс энэ цаг мөчид дурсахгүй байхын аргагүй шүү дээ тий. Тэгээд манай анхны багш бол очглуудээр би анх очглуудээр гал өдрөх багшаараа заалгаж ирсэн. Тэгээд одоо 700 багшаараа заалгаж байгаа. Багш нартаа баярлалаа. Тийм багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За нэвтрүүлэг манаас өндөрлөгдөх гэж байна. Тэгэхээр магадгүй миний асуугаагүй тий аавын маань, охины маань хэлхийг хүссэн үг байгаа бол хамгийн сүүлд 15 баяртай би асуулгүйгээр үлдээ. Шүдэс асуулт маягаар. Тий охин маань яг уу одоо бол дөнгөж ингээд амжилт үзүүлээд эхлээд явж байна. Гэхдээ энэ амжилт ингээд үзүүлэхэд олон хүчин зүйлээс их бүрддэг. Бит хоёрын сайн дай ч юм уу ингэж яваад амжилт үзүүлээгүй. Энэний ард маш их одоо үеийн ахмад том теннисчид хүртэл охинд манд хараад дандаа зөвлөгөө өгдөг, дэмждэг. Тэгээд анхны багш нь гал бадрах байна, оч клуб, бэлэгт клуб энэ төр бит хоёрыг юм энэ тэнд бит хоёр олон нэг газар бэлтгэл хийдгүү л дээ. Амжилтын өдрүүдээр олон газар бэлтгэл хийж явдаг. Тэгэхэд энд эдгээр клубүүд одоо бэлтгэл хийх бололцоогоор хангаж тий өгдөг, ширээ гаргаж энэ төр өгдөг бүх бололцоогоор маань хангаж өгч ирсэн. Одоо ч өгч байгаа. Ийм мундаг улсуудаа бас талархал илэрхийлье. Тэгэхээр бас спонсортой болчихвол аялгаа охины маань амжилтанд маш том нэмэр
болох нь шүү дээ тийм. Тэр нь одоо улсын тэмцээний спонсор гэдэг бол маш чухал. Тийм маш чухал чухал одоо маш том баг нь болж зүйл шүү дээ. Тэглгүй яхаа одоо хөдөлгөх гол хүч нь одоо гэх юм уу. Тийм олон амжилт үзүүлэх гэ бид тэр ер нь төлөвлөгөөгөө гаргаад явж байгаа эх онуудад бол одоо буцахгүй олон амжилтаа ахиулахын төлөө олон хичээнэ. Аялал сэтгэл тоногдсон хамгийн гоё шинжлэлийн дурсамжаас хаалцаач. Чиний хамгийн дуртай баяр ямар баяр вэ? Миний хамгийн дуртай юм бол шинжилгээ баяр. Эрдэнэ өвлийн өөнөр зарчилж ирж байсан аа. Аль дээр нэг хаав ирчихсэн. Хаав нь өвлийн өөнөөс ирж байсан. Тэгэхээр чи өвлийн өвөө байдаг гэдэгт итгэдэг үү? Итгэдэг. Яа, байдаг шүү дээ. Арай зүгээр Google-ийн нон дээр гардаг юм шиг санагддаг. Чи тэгээд аавыгаа өвлийн өвөө болоо ирэхэд таньчихсан юм уу? Тийм. Танилцсан. Саантай Монгол өвлийн өвөө бол яг ирдэг байхгүй юу? Чи Монгол өвлийн өвөө ирдэг гэдгийг ааваас асуугаа заяа. Монгол өвлийн өвөө ирдэг. Саантад аль нэгээр орчдөө шүү дээ. 100 ороод ирдэг шүү дээ тий. Аав өвлийн өвөө болж ирж ирэхдээ ямар хэлэг бичсэн? Аль 5-6 жилийн өмнө баха сайн санахгүй байна. Яг өвлийн өвөө болж ирж байгаа тэр үеийн сандаг. Гоё юм. Тэгээ баригдчихсэн юм. Танигдахгүйгээ ирсэн чинь тэгээ танигдаад аав байна гэд манай хоёр бөөн бас тэгээд төлөвлөгөө нь орж ирсэн тийм. Хоёр яагаад таньсан юм бэ? Танихгүй яг явах байсан юм шаа. Тэгэхээр чи өвлийн өвөө байдаг гэдэгт л итгэдэг юм шүү дээ. Хүүхдүүд ингээд өвлийн өвөд хүслээ шивнээд цагтл илгээдэг шүү дээ. Чи цагтл илгээгээд үзээр мөрөөдөл чинь биелэх чинь билүү? За тэгээ шинжлэлийн баяр олохгүй болох чинь телевиз үзэж байгаагүй энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчтэй болон үеийнхээ найзуудтай бас аялгаа их гоё шинжлэлийн мэдрэлийг төвшүүлэх бах тий. За. Ер нь манай энд үзэж байгаа нэвтрүүлгийг үзэж байгаа ер нь ах эгч нар үеийнхээ найзуудаа шинэ жилийг сайхан тэмдэглээрэй. Хүсэл нь биелэх болтугай. Супер дэцгийн сайтаас шинжлэлийн баяр зориулан бэлтгэж байгаа энэ жил нэвтрүүлгийн маань хүндэт зочноор хүрэлцэн ирж нэвтрүүлэгт маань оролцож шинжлэлийн хаан гоё дурсамжуудаас болон 24 оныхаа амжилтын талаар хаалцсан аав охин хоёртаа баярлалаа. Тэгээд Супер дэцгийн сайтын хамт олноос энэхүү цэцгийг бас аялгаа охиндоо бэлгэлье. Тэгээд 2032 онд Олимпийн аварга болоод эгчтэй анхны ярилцлага өгөөрэй заяа. За үргэлж охиныхоо амжилт бүрийн ард байж асаалтад хангах гэдэг аав бас энэ хүндэтгэн баялаа бэлгэлээ. Тэгээд аав хоёроо аз жаргал хамгийн сайхан хийсэн. За маш баярлалаа. Тэгээд танаа сайтын хамт олон ч гэсэн эх ондоо илүү амжилттай байх болтгоо гэж ирвэл танаа сайт бол бас их эерэг сайхан мэдээллүүд дандаа оруулдаг сайт байлээ. Тэгээд олон их амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд тухайлх шинжлэлийн баярын мэдрэг яриа. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ Супер дэцгийн сайтаас үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж байгаа энэ жил баярын нэвтрүүлэг үзэгч та бүхэнд инхүү хөрлөө. Өнөөдрийн зочноор ширээний тестийн 1-р зэрэгтээ аялгаа охин болон түүний аав Эрдэнэ хоёг нар оролцлоо. Нэвтрүүлэгтээ маань хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Эерэг бүхнийг Супер дэцгийн